эргэлзэг гой хадагтай энэ хөрцөн ирсэн та бүгдийн энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Та бүгдийн ахантай цэвэр хорлын хүндэтгэлийн тайлбар тоглолтын арга хэмжээд хөрцөн ирсэн анх дуу хамаатан садан энэ хөрцөн ирсэн гой хадагтай та бүгдийн энэ өдрийн халуун мэндийг дахин дэвшүүлж байгааг минь хүлээн авах. Ингээд та бүгдийн өмнө Монгол ардын урдын дуу Эрдэнэ засгийн гоног ардын авьяастан цэвэр хорлоо. Буянтай үйл явдал болж байна гэдгийг би мэдж байгаа учраас би одоо гүйж ирсэн. Би ч надад яг хөдөө явж байгаа юм шиг уучлаарай. Замдаа гадаа одоо миний явах осол надад хүлээг гэж байна. Гэсэн ч би одоо энэ цэвэр цагдаа ирчтэй амьдралд наадж байгаа сайн бүхнийг хүсээд сайн гэж үнсээд авъя. Асчиудаа дүүрэн байх батваа гэж ирээ. Баярлалаа. Монгол улсын гойжигчин жүжигчин Туя. Баярлалаа. Ингээд энэхүү арга хэмжээ маань бас сэтгэлийн сайхан цацалтай дууныхын сайхан гişгтэйгээр та бүгдийн өмнө хэлж байна. Ингээд та бүгдийн өмнө Бочорголийн дэглэл Мандухай Цэцэн хатан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Алтан Туя.
өндөр насны магтаал мэр сайхнуудад өгнөгөө ардын авьяастан цэвэн хорлыг та бүгдийн өмнө дахин урьж байна. Цандан гэрийн нуруунд ирүүж явсан настангуудаа жаахан шаргын материалаар нүргүүлж явсан настангууд малын захыг маллаж явсан настангууд манай улсын хөгжлийг мандуулж явсан настангууд тань тутааны үлдчихсэн дайтаж явсан настангуудаа дайраж иргэн тэрхүүнээс давсиж явсан настангуудаа эрүүл энхий манаанд эмчилж илгээсэн настангуудаа эрдэм соёлын далайд одтой явсан настангуудаа урлаг соёлын ажилтны ангууж явсан настангуудаа улс орныхон хөгжлийг цэцэглүүлж явсан настангуудаа залуу замын насандаа ажиллаж явсан настангуудаа залхуу хоёрыг үдэрч чадсан настангуудаа ариг дарсан донцгчдыг айхтар шигшлэг настангуудаа аливаа ажлын түрүүнд нь алхаж явдаг настангууд ийм сайхан настангуудаа хайрын хүндэж явцгаагаарай тийм сайхан настангуудаа хүндлэн гээдэж явцгаая. За баярлалаа. Ингээ та бүгдийн өмнө дараагийн уран төчийг төрийн Монгол Ардын дуу буян шиг даалгав. Базрынгийн хөгжим ээжэдэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэрмаа За баярлалаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэрмаа. Ихтэй амьдралын наад зэрэг ирүүдийн сайн сайхныг төсөөрөөд
Гүн самуудаа мөксөн юу сайхан дугаараа хайх юм шиг өргөё. Баярлалаа. Ингээд та бүхэнд өнөөдөр явах хөтөлөө хийж байгаа орон хэлж байна. Баярлаж байна. Монгол ардын дуу сайхан тандай мөг дангийн давуу байсан. Ардын нэвэстэн цэвэл хорлоо. Би цэвэлээр харагдагчтай аз жаргал хамгийн сайхан бүхний хөсөн ярьж би дуугаад дуулж өгсөн байхгүй. Тэгсэн чинь дараач намайг заахгүй байна. Ishte би дуулж өгсөн байхгүй. Би дуулж чинь тэхүү зэйд радагчээ. Ishte би дуулж өгсөн байхгүй. Би дуулж чинь тэхүү зэйд радагчээ. Баярлалаа. Гомн манай энэ хүү арга хэмжээнд энэ хүүхэд оролцох ёсгүй байсан юм л та. Тэгвэл чи дуулж чадах юм уу? За нааш. Сайн дуулах шүү дээ. Чигрээ шарахгүй шүү муу дуулах. Тэгтээ би яг зарим дуунуудыг би айгүй сайн мэдээ. Заримдаа би ингээд андуураад идэх байхгүй юу. Тэгтээ би нэг ийм дуулдаг байхгүй юу. Бүжигтэй. Мадран чиндээ өдөндөө маннан гарах янзтай. Мананги богдогоос мама гарах янзтай. Одоо би ястаа багштайгаа хөгжим тогтоод байна. Хаюуда дуудилда. Тэгвэл одоо би ганцаараа дуудахаас иш. Би хөгжмийн багш. Батсуг багштайгаа тэгээд одон хөгжмийн ахигч нартайгаа тэгээд бүгдийг нийлээд би шастагаа дуудуулж чадсан шүү дээ. Би одоо хөгжмөнтэйгээ дуудъя тэхөө. Хүсээ бүгдээр дуудчих заяа. Esta,
мөн уулзалт киноны Бадам хааны гол дүрээр олонний танил болсон жүжигчин Сумья. Би бэстэ, одоо бэстэ, би одоо бэстэ. Нөгөө над шиг адан хүүхдийн ээж нэгдүгээр ээжийн нэгдүгээр одонтой сундадаж тэгээд бас дуучин цивил гарал ичигээ орж байна. Ардын өвөөсөн цэвэл хороо. Үнэ. Игийн гинэ. Би одоо зарлаад байна. Мангад ардын дөө. Сайхан ханган бог. Асаханган баг. Мангад ардын дөө. Дангийн рау байсан.
우리 다 бүгдийн 좀 дуугарж авах хөвж баян Монгол ардын дуу жийж ухаад ардын авсан дэлгэр сүр
Ингээд та бүхэндээ нэг мэдчилгээ гөрөлцгөөсөн энэ мэдчилгээ та бүхэндээ уншиж танилцуулъя. Мэдчилгээ Алдан нутгийн хаан нэр алдрыг мандуулж яваа. Ардын авьяастан Ахмад уран бүтээлч Далантай цэвэр хорол танаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсэж урлагийн энжин самбархан өргөж ивэж байх болтугай хэмээгээд мэдчилгээ төвшүүлсэн байна. Баян Хонгор аймгийн Бууцгаан сумын засаг даргын тамгийн газар гэсэн байна. 2011 оны 5 сарын 13-нд гэсэн байна. Баяр хүргэе. Савэнха ингээд та бүхэний өмнө Монгол Ардын 2 доо хөгжмийн нагар Монгол Улсын үйлдвэр шийдвэрийн солид тэргүүний ажилтан Бав Монгол Улсын солид тэргүүний ажилтан Ард түмний гавьяа Батсук нарыг та бүхэний өмнө урьж байна. Мөн бас болсон хуурай хүртэл сайхан аялал болдгийг та бүхэнд хүргэх гэж байгаа туйлын хаан байна. Ингээд Монгол Ардын 2 дууны болсон хуурай хүртэл Ардын өвлийн цэвэр хорол 한 머리 다리 안 돼.
За баярлалаа. Ингээд та бүгдийн өмнө төрийн сайрал ардын жүжигчин Сэвжидийн дэглэл биелгээ наашир Монгол Улсын соёлын тэргүүн ойлголцсон бүжигчин Алтан Туяа. За баярлалаа. Ингээд та бүгдийн өмнө гурван бүтээлийн оюун бодож орон бүтээлийн хөгжимчтэй урьж байна. Давуу жанцын хөгжим Сэргэлэн залуус. Монгол Ардын дуу талын таван толгой, бөм замдан ширээ,
Ардын нэвтэн цэвэл хорлоо. За баярлалаа. Мэдчилгээ 70-даан цэвэл хорлолоо. Өвчтөний урд наслаж удаан жаргахыг хүсэн өрөөж сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хороо бид хамтдаа хөгжин бүлгийн хамт олноос гэсэн байна. Баяр хүргэе. Ингээд бүгдийн өмнө бацраагийн дэглэл энергийг бүжиг. Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан бүжигчин Алтан Туяа.
Та бүгд өнөөдөр энэ хүүхдийг таньж байгаа хаа гэж бодож байна. Ингээд энэ хүү цэвэр хавлагч юм аа зээ охин гэж хэлэн өөрөө та бүгд нэрээ хэл байгаа. Ингээд уран жиргээ 2011 оны урлагийн гэргүүн байрны шагналд, уран жиргээ 2011 улсын уралдааны тусгай байрны шагналд, бидний багт 2011 оны Сүбаатар дүүргийн шагналд дэвшүүлж зээ охин бүгдээ мэдж байна нэрийг. Зээ өөрөө нэр Санадир дагач нүг өгдөрөө. Та бүхэнд нэг сайхан мөрөнд эмээдэн сайн шүлэг өсөж өгч байгаа колег авцгаая. Манай бэшүүдэ. Мухай харач хүүхдтэйви шигсадити гэхээр юу ч хүүхдтэй юу ч шигсад хоёр цагийн хараад уртмаараа хайр маганах гэж яг жахчин дөрвөр мэдти хэмнэн нэгдэрэн захтай тусчаад ави фонди гэх хашгирч хүмүүс хүй надад юу гэж чадсан бэ ямар шатсан юм бэ тасганаас компьютер юуситэй гарвэ нэг чи чадна гэсэн чинь гүч тиму тэгвэл би тасганы навэста манай нэг гэж ясте тасгатай мэдээ гэдэг байгаа гарыг намар гэж бодно ясте ямар хүчтэй ажил хийж чадна гэсэн чинь юм бэ ямар сайн бэ хүссэн бахна дэдик үдэн шибэт чанга хүснас хүчтэй манай гэрийн бүхэн түнэчээ үрдэг юм гэсэн чи хүмүүс тэгвэл би толгойг авъя би ч гарыг навъя би ч хүсийг навъя гэж аавыг минь интиндэс надад чангасаар угаад хэдийгээс настаа тайчсан танаа чи яаж байгаа бэ би аваад зархан байсан миний хойдоо үдээгээд өгөөчтэй Цэвэг сүрэнгийн зээ охин юм байна. Найзын зээ охин Баян хонгор аймгаас энэ хүү өөрийн бие төлөөлөөр мэндчлэгээ төвшүүлж байгааг та бүхэн сая хүлээн авлаа. Баярлалаа. 양다우도 지무제
наарлаа. Та өөрөө нөөцөнд явж яваараа өөрөө баясын заргаж яваарай гэж өрөөё. Соёлын сургуулийн оюутан залуу хүмүүст отхон тогтхыг та бүгдийн өмнө урьж угаадаа таатаа байна. Сайн цоноо би та бүхэнд сайхан өдрийг мэдээлжүүлье. Өнөөдөр цэвэр тоглогчийнхаа энэхүү сайхан бие даасан тоглолтод хүрсэн гэж айдгаа өргөж байгаа маш баяртай байна. Тэгээд цэвэр тоглогчтой 3 төлөв өндөр амжилттай хүсье өргөөд мөн одоо цэвэр тоглогч маань дотоод давтаагаар зориулсан үр хөвгүүдээс зориулсан буурал ардаа хэмээх сайхан 3 төлөв би хийсэн байгаа. Тэгээд тэрхүү буурал ардаа дуугаа та бүхэнд зориулж өгмөрье.
인도가 국산의 육회주, 예주, 비스킷주 때 사연사는 비스킷을 들었잖아. Sweet
За баярлалаа. Ингээд та бүхэн Монгол ардын дуу Торгоны их ардын авилтан цэвэр хоол дэлгэр сүрэн